Оройгүй тэнгүүдийн дунд явхад амьдрал ямар урт юм бэ? So long. Тонгоогоол гутлаа үдэх хооронд бүдэрчлээ гэж бодоод араас түлхэх гэж байгаа байхгүй. No. You can't. Every time. Everywhere. Би улс их орныхон төлөө зүтгэж яваа. Зүгээр л нэг англи хэлтэй эмэгтэй хүмүүний голден саяанд хөрст алтан дэлхийд англи хэлтэй байхын учир. Энэ өөрөө улс их орондоо оруулж байгаа маш том майнд хөрөнгө оруулалт. Тэгэхээр манай гишүүд маань одоо тийм ээ гадаадд боловсрал эзэмшсэн л гэдэг боловч одоо яг ингээд цагаа тулахаар тий одоо хэлний мэдлэг жоохон маруухан юм уу да гэж миний зүгээс бас жоохон сэтгэл зовиндгийн. Би 3 хэлтэй Орос, Англи, Франц хэлтэй гээд анкетын дээр бөөлж өгөөл эм сургууль төгссөн гээл тэгсэн чинь манай ард иргэд сонгоцсон байхгүй. Худлаа ярина гэдэг чинь өөр муухай юм байл. Эргээ заавал баригддаг. Эргээ заавал тэр хар нөхөндөө өөрөө ингээд ундын байл. Амар гутамшигтай ичхэвтэй байдалд би орж ирсэн. За арай л одоо худлаа ярьдаг үнд би архинд орхол шахчихсан. Арайч ороогүй л дээ. Тэгээд одоо тухайн үед та өөртөө яг ямар арга хэмжээ авав, юу ухаж ойлгов? Одоо та яг яаж нэг хэлийг өнөөдөр одоо ийм сайхан төгс эзэмшиж өөрийн болгож бас унган хэлшгээ ингэж сурч чадваа. Энийгээ бас манай үзэгчдэд хуваалцаад өгвөл 126 гишүүн бүгдээрээ бүр хэлэхгүй байлаа ш. Тэр дундаас би ганцаараа хамгийн түрүүнд англи хэлтэй болсон байхгүй. Сонирн байгаа. Өөрөнгө гэсэн хэлтэй болчихвол доо гэд би уриалдаг байхгүй. Мэдгүй тэд нар одоо өөрсдөө хичээх юм уу яах юм мэдгүй. Хүнд мөнгө байгаад, эрх мэдэл байгаад англи хэлэхгүй бол үнэхээр явдгүй юм байлээ. Болдог бол те тэдний тархинд нь флашаар суулгаад өдөрт 1000 үг цээжлүүлмээр байна шүү дээ. Би надад тийм сэтгэл байгаа аахгүй. I'm so busy. Наа ингээл хүмүүс гинт англи хэлтэй болцсон гэж бодоод байдаг аахгүй. Үгүй шүү. Би Монголд байхдаа хүртэл сурч ирсэн шүү. Би тэр good foundation farming Монголиад очиод англи хэлийг IELTS хүртэл сурсан байхгүй. Тэгээд цаашлаад би тэргүүрээ дамжуулаад Orange County University-д сурлаа шүү. Би магистратыг хамгаалсан шүү. Анх удаа өөрөөрөө бахархлаа шүү. Анх удаа first time. Хай би монгол хэлээ мартдаг. Гэтэ энийг би нэг хүн амтнд яриад байдгүй л дээ. Эрдэмтэй хүн даруй их мөрөн түлхөн гэдэг үг гэдэг те. зя баярлалаа. Thank you very much.